За сайн байцгаана уу? Сайн уу? За тэгээд хишгээ мэдлэлж байна. Ганаа байна. За тэгээд өнөөдрийнхээ ээлжилтэй яриагаар бид нар архины хамааралтай гэр бүл төсөж байгаа хүүхдүүд ер нь яг ямар дүр төрхтэй болдгийм бэ? Тэгээ энэ нь тухайн хүүхдийн сэтгэл санаа ямар байдгийг, гэр бүлтэй ер нь ямар үүрэг хариуцлагатай байдгийг, сургууль дээрээ ямар байдгийг, за тэгээ мөн бас насан туршид энэ хүүхэд ер нь ямар хүн болдгийм бэ гэдэг талаараас өнөөдөр ярилцъя. Би нэг хэдэн жилийн өмнө нэг хүүтэй уулзж байсан. 7 за нэг 8 настай хаа. Тэгээ тэр хүүхэд нөгөө ээжигээ нэг удаа яг ээж нь нилээ архиудаг. Тэгээ нөгөө ээж нь архиучаад орж ирэхээр нь ээжтэйгээ маргалдаад нөгөө хүүч нь жоох юм байд нөгөө нилээ хэрүүл маргаан болж л дээ. Тэгэнгүүтээ ээжтэй хайргүй гэд те. Би танд хайргүй заа та дандаа яхаар хайргүйгээд ирдгийм гэд тэгж хэлсэн гэд тэрийгээ бүр яг тэр үедээ айгүй эмзэг ярьж байгаа байхгүй юу. Би ээжтэй яах гэж тэгж хэлвэ. Би ээжтэй хайргүй биш дээ. Би хайртай штэ гэд те. Тэгээ би яг тэр үед ээжигээ айгүй гомдоцсон гэд бүр айгүй эмзэглээд хэлжсэн. Тэгэхээр хүүхдүүд нөгөө гэр бүлд нэг архиудаг хин нэгэн байхаар хүүхдүүд хөрх яг тухайн үедээ янз бүрээр аашилдаг, янз бүрээр ингэдэг мөртлөө за ойр дотных нь хин нэг архиудаг, архичны хүүхд ч юм уу эсвэл чиний ах архиудаг штэ, аав архиудаг штэ, аавч архиудаг штэ гэж хэлвэл айгүй дургүй байдаг тий. Тэгээ гэтэл яг хүүхдүүд өмнөндөө тэгээд яг тэр ичхүүрээсээ болоод нөгөө янз бүрийн дүр хэсгэж амьдэрдэг юм шиг. Нөгөөтэйгөр бас яг энэ гэр тухайн архиугаа дагаа тэр гэр бүл дотор өөрөө яг ер нь бол дайн шиг л байдаг штэ. Харин тийм тий шархалт тэрэнд шархагдж байгаа цэргүүд нь хамгийн гол нь хүүхдүүд байгаад байгаа байхгүй тий. Хүнд шархтаад байгаа байхгүй. Илүү хамгаалалт байхгүй бол болчиход байна л та тий. За яг удаа тухайн насанд хүрсэн хүн бол яг тэрэн дотор бас өөрийгөө за эндээс би зүгтаад явах уу эсвэл тэмцэлтгүү гэд бас нэг тухайн насанд хүрсэн хүн бол нэг юм чадамжтай байгаад байна л та. А гэтэл хүүхдүүдийн хувьд бол тэр боломж бол байхгүй байхгүй яа тэр дайн мэт байгаад байгаа тэр агсан тавиад байгаа хэрүүл зөрчил гараад байгаа маргаан болоод байгаа тэр орчноос хүүхэд бол гарч чадахгүй байна. Харин тийм санхүүгийн боломж алга байна тийм. Хоёрт ингээд нэг бие дагаад явах боломж алга байна. А бас нэгэн чухал нэг зүйл болохоор сэтгэл зүйн хувьд эн чинь миний аав, эн чинь миний ээж гэдэг яг нэг юм одоо нэг газар харьяалагдаж тий тэн дотроо нөгөө хайрлуулж хамгаалалт мэдэрч явах ёстой байдаг газараа тэр чинь өөр газар ахгүй учраас тэндээ байхаас аргагүй сонголтгүй л байгаад байдаг шүү дээ тийм ээ. Тэгээ яг гэтэл яг энэ үнэндээ хамгийн хохирж байгаа нь тэр дайнд хохироод байгаа нь хүүхдүүд. Тэгээ тэр хинч анзаардаггүй. Тэ? Ер нь нөгөө анзаарах зөвхөөгүй юм л да. Нөгөө анхан одоо анзаарах ёстой нөгөө эцэг их маань хоёулаа өөртөө завгүй байхгүй тулаанаа игээд одоо тэр уугаад байгаа хүн нь архитаага тэмцээд байна. За нэг бол одоо тий архитаага тэмцэлдээд байна. Нэг бол одоо нөгөө уусныхаа дараа балаг тарьсан. Тэр балгаа одоо дарахын тулд юм уу эсвэл тэр одоо тий өөрийгөө тэр балгаас өөрийгөө хамгаалахын тулд хамгаалтууд хийгээд маргалдаад юм уу зөрчилдөөд юм уу тий завгүй байна. Хоёрт болохоор яг нөгөө тэр уугаагүй одоо ханы асуудал байна шүү дээ тий нөгөө хань нь одоо тий цогтуу ирснээс болоод өөрийг яаж хохируулсан гэр бүлд ямар агсан тавьсан ер нь ямар боломжууд алдсан санхүү мөнгөө яаж одоо өргүү зарцуулсан гих мэтчлэн гэдэг нөгөө нэг бас яг нөгөө тэр хүнийг яаж уулахгүй байх вэ гэдэг одоо тий тэр бодол байна тэр хүнтэйгээ тэмцэлдэж байгаа тулалдж байгаа тулаан өөрөө зав байгаа байхгүй нэр чинь тэгэхээр чин нөгөө гэр бүл дотор анхаарал тавих ёстой байгаа тэр хүүхдүүдтэй анхаарах завгүй болчиход байна. Харин тийм. Тэгээ нөгөө талаар бас нэг юм байгаад байдаг. Арх угаад за аав ч юм уу ээж ч юм уу ороод ирлээ тий. Арх угаагүй хань нь уусан үед нь хэрүүл маргаан хийгээд бүр асуудал бүр ингээд яг тухайн мөчөд маш их нөгөө иргэний дайн гэр бүлийн дотор нэг дайн болоод тэр мөчөд хүүхдүүд шархтдаг, хүүхдүүд хохирдог. Гэхдээ дараа нь нөгөө арх усна аав нь за маргааш нь ирүүл боллоо. За тэр үед нь ээж нь аавтай ингээ ярьж ингэж тэр хоёр нэг эвлэрчдэг. Ямар нэг байдлаар. Тэ? Тэгтэл нөгөө за тэр хоёр ингээд уучраалаад эвлэрчдэг юм байж. Гэтэл яг үнэндээ тэр нөгөө тэнд хохирсон хүүхдүүд
тэрийг нөгөө тэр хоёрын хэрүүл маргааныг харсан тэр хоёрын магадгүй зарим гэлүү зодтолтож байгаа тий хоорондоо янз бүрээр хэлж байгаа янз бүрийн хараал хэлж байгаа янз бүрээр бие бинийгээ бүр доош нь хийж байгаа тэр мимийг сонссон нөгөө сэтгэл зүйн байдал нь зочирдсон хүүхдүүд тэгэл одоо хинтч хэний ч анхаарлын төвд биш тэрийг яаж шийдэж чадахгүй тэгэл ингэ явж байгаа. Тэгээд сүүлдээ бүр одоо хүүхдүүд яаж ийн гэхээр аав ээжээр хэрэлдэж л байдیں۔ Тэ? Байгаль юм хэвийн л зүйл. Гэтэл энэ байх хэвийн зүйл гэж бодож өсөж байгаа нь дараа нь өөртөө амьдрал дээр ингээл зодтолдох ёстой юм, хэрэлдэх ёстой юм, уужил байдгийн гэдэг нэг юм хэвийн юм шиг нөгөө хүлээж авж байгаа байдлыг багаас нэг ийм эрүүл биш орчин тасгалжуулаад байгаа юм шиг. Тэгээд дараа нь өөрийнхөө зохиосон амьдрал дээр энийг авчирж штэ. Гинжин холбоос яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ингээд сая та яг хэлж штэ ингээд эхнэр нөхөр хооронд уулзраа олцдог тий. За нөхрөөс уушлах гойдаг ч юм уу ингээд нөгөө тий эхнэрэн ч гэсэн нөхрөөс уушлах гойдаг юм энэ хоёр ингээд өөрсдийнхөө өрөөнд нэг уулзраа олцдог тийм ээ. Гэтэ ихэнх эцэг эхчүүд гарч ирээд хүүхдүүдээс уушлал өрнө гойдггүй тий. За би өстө өчтөр агсан тавиад та нарыг унтуулж чадаагүй юм байна гэж яг уушлал бол гойж чаддаггүй байхгүй их. Нөгөөтөөгөр за ээж нь өчтөр уурлаад та орилоод та нарыг санаа гэж зоос айлгсан байх. Ээжигээ уучлаарай. Гэт юм яг ингээд нэг аав ээж нар өөрсдийнхөө асуудлаасаа болоод гадаа гаргасан зөрчил маргаана одоо энэ чинь нэг юм төвөөгээд нь штэ тий. Тэгээд хүүхдүүдээсээ уучлал гоохгүй ингээ орхичдаг. Тиймээ тэр чинь яг ингээд тэр чинь яг тэр хүүхдүүд ингээд нөгөө нэг яг сэтгэл санаа тийм ээ нөгөө одоо ингэж одоо зочирцсан юм уу гомдсон юм уу дургуутсан юм уу уур хүрсэн юм уу тэр нэг хэврээ үлдчихэж байгаа байхгүй. Яг ингээд тэр чинь тэр хэрүүл маргаан дунд ингээд тэр хүүхдүүд ингээд айж байгаа эсвэл тэр одоо өөрсдийг нь загинж байгаа зодох гээд байгаа эсвэл хөөж байгаа ээжийг нь элдвэр харааж байгаа хүүхд тэр юмыг сонсож байгаа хүүхэд гомдоод үлдчихэж байгаа ууралчж байгаа. Тэгээ хин нэг ирж уушлах гоёхгүй маа энэ миний буруу байжээ гэж ингэж нөгөө хэлэх ёстой хүн нь хэлэхгүй тэр чинь ингээд одоо анигдаагүй шарах хэвээр үлдчихэж штэ сэтгэлийн шарах болоод байна штэ. Өөрийн мэдлгүй дотроо тэр хүүхдүүд дотроо нэг юм унтууцал дургуутсал гомдолт хийгээд байна. Тэгээд гэтэл нөгөөдөөр нэг ямар сэтгэл байгаад байдаг гэхээр энэ миний аав энэ миний ээж би эдгээр би хайртай гэдэг юм ингээд энэ хоёр ингээд зөрчилдөд яваад байна штэ тий. Тэгээ хүүхэд ингээ ойлгодгүй би яагаад уурлаад байгаа юм бол би яагаад одоо тий гомдоод байгаа юм бол би ингэж болохгүй шүү дээ. Энд чинь миний нэгэн тал миний төрсөн аав ээж нэгэн тал миний төрсөн ээж нэгэн тал төрсөн аав гэд ингээд хайрлаад байдаг. Агт нөгөөдгөр гомдоод гомдол өөрөө нөгөө утгаараа үзий ядалт болчихдог. Харин тийм тий хорсоод ирж байгаа тий. Эндээс зөрчил үүсээд байна шүү дээ хүүхдээ. Харин тийм тий. Бас нөгөө яг нэг зүйлийг бодох хэрэгтэй л дээ. Одоо би олон гэр бүлүүд ингээ ажиглахаар за аав нь ингээд арх уудаг байсан юм. Одоо хүүхдүүд маань ингээд эхнээсээ ахуулаад архичин болжээ гэдэг юмыг аягүй сонсож байгаа. Тэгээд эн чинь бас гинжи холбоо гэдэг аа штэ тий. За багада хүүхдээ эрүүл бус гэр бүлд өсөх юм бол хүүхд нь бас эрүүл бус гэр бүлийг байгуулна. Дээрэс нь өөрөө яг л тийм юм харж өссөн учраас тэрийг өөрийнхөө амьдралын зүгээр нэг хэсэг хэвийн зүйлгээд бодоод өсчихөж байгаа учраас тэрийг өөрийнхөө амьдрал дээр аваад ирж байна. Гэтэл нэг ийм амар үг өгдөг штэ. Та өнөөдөр хүүхд рүүгээ гар буугаар бодох юм бол ирээдүйд хүүхэд чинь тань руу их буугаар буудана тий гэдэг шиг тий өнөөдөр яг та гэр бүл рүүгээ бүлдээ эрүүл бус одоо агсан тайвалд хэргүүл маргаан зодоонуудыг нэг хийж явах юм бол ирээдүйд та хөвшөрсөн юм гэсэндээ бас л та зоох байхгүй тий хүүхэд чи яг л тийм амьдралаар амьдрах гээд байгаа байхгүй юу тий тэг энэ нөгөө олон үйлчлүүлэгч нарын амьдралыг харахаар яг л гинжи холбоо байдаг хүүхэд болохоор би хизээж том болоод арх уухгүй дээ гэж тэ ярьдаг хилдэг хамаараа. Гэтэл яг үнэндээ нөгөө судалгаагаар байгаа шүү дээ. Одоо 10 их тутмын 8 нь эсвэл өөрөө архичин болдог, эсвэл архи уудаг хүнтэй судалгаа гэсэн ийм судалгаа гарч энэ айгүй өндөр тоохгүй 80% гэсэн үг тий. Маш өндөр тоо. Маш өндөр тоо. Тэгэнгүүт та хэрвээ одооноос ингээд тэр эрүүл бус байдлыг гэр бүлдээ байлгаад гэр бүлдээ та өөрөө зөвшөөрөөд ууснараа тий. За нөгөө талаар та өөрөө архины давхар хамаарал нөгөө гэр бүлийнхнийгаа ингээд өртүүлээд байх юм бол та хүүхдийнхээ л хамаг ирээдүйг одоо балалж ийн л гэж те яг үүндээ сүйтгэж ийн гэж хэлхээсээр аргагүй болчиход байгаа юм л та те. Тэгэхээр яг одоо аав нь юм уу ээж нь уугаад за тэгээд
агсан тавьж гэнэ үү эсвэл агсан тавиагүй зүгээр ингээд тэ бүр шас огтоо гэртэй байгаад энийг харж байгаа хүүхдийн хувьд бол би хизээч аав шиг болохгүй ээж шиг хизээч энэ хүн шиг уухгүй гэдгийг бол яг тангарахыг юм уу те өөртөө амлалтыг өгдөг. Гэтэл яагаад эргээгээд яг манай одоо яг амьдрал дээр ч гэсэн практик дээр ч гэсэн ингээ харахад яг өөрөө эргээгээд яг харагдаад байна л та тийм амралтай болчихсон юм уу эсвэл өөрөө яг энэ уудаг хүнтэй ханилжсан байх жишээний одоо практикууд дээр бол зөндөө байгаа даа шүү дээ. Яагаад тэгж байна гэхээр эн чинь өөрөө хүн яг тэр сэтгэл зүрх шархалчхаараа яг шархалсан сэтгэлээрээ яг эргүүлээд тэр юм яг ингээ үлдээд байдаг. Би хизээч тийм ууртай хүн болохгүй хичээд яагаад тэр ууртай хүнээс одоо болоод тийм шийдвэр гаргаад байна шүү дээ. Тэнгүүт эргүүлээд яг тэр ууртай хүнээ болчдөг. Яагаад тэр зан авирт хараад одоо тухайн хүүхдмээ сурчиж байгаа байхгүй. Нөгөөдөөгөр яг шархалсан сэтгэлээрээ эргүүлээд яг тэр шархалсан сэтгэлээрээ хандана. Тий. За угаасаа тий яг ингээд ер нь стрессээ чи ер нь л тий дургу байгаа хэрнээ дотроос л за ер нь бие өвтгөр л ууд юм дөө. Стресс тэр л ууд юм дөө. Төрсөн өдөрч болж исэн ууд юм дөө. Уг нь дургу хэрнээ цаагаараа эн чи өөрөө нэг юм ухамсаргүйд төрсөн өдрийг архиугаар тэмдэглэх боломжгүй штэ. Ер нь альва одоо баяр наадмыг ер нь архил байх хэрэгтэй штэ гэдэг юм сэтгэлгээ бүр цаана нь ингээд тэр чи бий болчиход штэ. Тэр яг эн чин нөгөө нэг ингээд нэгт юм сэтгэлийн шарх хэвээрээ байгаад байна. Шархнаасаа болж үлдээд байна. Хоёрт яг нөгөө юм эн чи хэвийн гэдэг юм нөгөө бодол бүр ингээд ухамсаргүйгээр суудсан байгаа учраас энэнд яг ингэж хариу үлдээд байна шүү дээ тий. Тэрнийхээ дагуу үлдээд байна шүү дээ. Тэгээ бас нэг юм байгаа шүү дээ. Одоо аав ээж нар бол ер нь сайн л хилээд ах юм бол яг миний үгний дагуу байна гэж боддог тий. Гэхдээ нэг талаас яг хэлснээр бол хүн нэг ухаарах юм байдаг л да. Энэ маш бага говьтай гэдэг аахгүй. Харин хүүхд бол яадаг вэ гэхээр ерөөсөө л харснараа үлгэрлэж сурдаг. Тэр бол маш том хувьтай байдаг тий. Ээж аав нь ямар байна яг тэрийг үлгэрлээд уурайж сурдаг гэд. Тэгээ надад бас нэг ийм аригчны насан турсан хүүхэд гэдэг хэллэг байгаа даа штэ. Насан турсан. Гэхдээ тэрийг хүүхэд гэдэг аахгүй юу? Тэ? Яагаад энэ хэллэг гарцсан гэж тий? Хүмүүс бодож иж магадгүй тий. Аригчны насан турсан хүүхэд энэ талаар дэлгэрүүлээд яриул. Өөрөөр хэлбэл бол яг л тэр нөгөө хүүхэд байхдаа одоо тэр архины хамааралтай гэр бүл өсөж байхдаа тэр хэсгээр гаццсан байгаа даа шүү дээ. Өөрөөр хэлбэл бол харахад ингээ гадна харахад одоо ингээд 30 настай 20-д гарцсан сэлдөөч гарцсан юм уу. Гэтэл яг энэ нөгөө гэр одоо тэр архины хамааралтай эцэг эхээсээ авсан эсвэл арх уудаггүй тэр эцэг эхээсээ авсан шархныхаа улбаанаас тэндээ гацчихсан. Тэндээ гэдэг нь одоо тэр үйл явдал нөхцөл байдал болсон тэр насан дээр гацчихж байгаа. Сэтгэл зүйн үед бол гацчаад байна шүү дээ. Тэгэнгүүт ингээ харахад бол ингээ царай нөхшрөөд байдаг. Биеийн томроод байдаг. Яг тэр гаццныг хүн яг яаж мэдэх вэ гэхээр маш одоо нэг энгийн жишээ юу байна гэхээр та арх усаа хүн харахаар одоо харахаар уурч үрж байна. Цогтуу хүн харахаар л өөр ирэхгүй бүр ингээл байж ядаад тий. Зэвүүч өөрээд тэр үний цогчморч юм уу тий. Тэг санагдаад байна уу. Энэ зүгээр хамгийн одоо би зөв хамгийн одоо энгийн жишээ хэлээд байна шүү дээ тий. За яг хоёрт бас та яг гацчихсан байх боломжтой зүгээр хамгийн энгийн жишээ. Та өөрийнхөө яг тэр нүг сэтгэл мэдрэмжээ мэдэрч чадчихэв үү? Эсвэл тэр чинь ингээд гаццсан байна уу тий? Ингээд нэг зарцсан байна уу? Яг ингээд нөгөө мэдрэмжээ илэрхийлж чадахгүй багасаа илэрхийлж сураагүй шүү дээ. Ер нь бол гэр бүл. Тэнгүүтээ тэр мэдрэмж би ямар мэдрэмжтэй байгаад байгаа юм? Яг би уурлаад байгаа мó? Үнэхээр эсвэл би иччихэд ингээд байгаа мó гэдээ яг тэр мэдрэмжүүдээ та таньж мэдэж чаддсан юм сэтгэл хөдлөлөө. Одоо тэр чинь ингээд та таньж мэдэж чадахгүй тэрэндээ удирдуулаад байд юм уу? Энд чинь нөгөө нэг одоо хэрвээ тийм байгаад байгаа бол бас нэг яг тэр хүүхэд наснда гаццсан гэхээс илүүгээр архины хамааралтай гэр бүлд өссөний улмаас бий болсон тэр зан чанарын доголдлууд одоо болчиход байна л та. Тэр гэр бүлээс өвдөж авсан бий болгож авсан зан чанар л байна л гэсэн. Одоо нөгөө мэдрэмж гэд хэлсэн шүү дээ. Мэдрэмжээ илэрхийлж чаддаггүй. Мэдрэмжээ таньж чаддаггүй. Сэтгэл хөдлөлөө ойлгож чаддаггүй. Энэ дэр яг нэг юм жишээ. Одоо сонсож байгаа хүмүүст маань бол тий. За хамгийн энгийн бүр ингээд маш түгээмэл. Одоо түгээмэл байдаг нэг зүйл юу вэ гэхээр баярлаж чаддаггүй байхгүй. Баяраар баярлаж чаддаггүй. Төрсөн өдрөөрөө баярлаж чаддаггүй. Ямар нэгэн одоо ингээд те магадгүй 10 жилээ төгсдөг ч юм уу дээд сургуулаа төгсдөг ч юм ингээд төгсөлтийн баяр болдог шүү дээ.
Тэрэн дээр ч баярлаж чадахгүй. Ингээд хин нэгэн хүн ингээд өөрийн чинь урамшуулга магтах үед хүртэл тэрийг хүлээж авч чадахгүй. Энэ чинь нөгөө яг өөрийнхөө мэдрэмж, баярлах мэдрэмжийг хүлээж авч чадахгүй шүү дээ. Баяраар баярлаж чадахгүй тий байна. Тэр чинь ингээд өөрийнх нь хувьд ингээд шагналт өдөр байна. Шагналт өдрөөрөө хүртэл баярлаж чадахгүй байна гэдэг чинь энэ мэдрэмжээ мэдэрч чадахгүй байгаа гэх нэг байгаа байхгүй. Юусе ингээд яг одоо хүмүүс тэнд хөгжилдөж штэ тий найзуудын дунд ч юм уу ингээд хүмүүс нэг хэсэг хүмүүстэй зугаацаа зүгээр хөгжилдөж ин инээгээд юм уу тий тэр нь хүртэл утгагүй санагдаад байдаг. Тийм юм донд ороо суухаар цаг нь өргөдөж байгаа юм шиг юм. Би одоо энд юу хийгээд байгаа юм ч юм уу ингээд баярлаж чаддаггүй, хөгжилдөж чаддаггүй. За хөгжилтлөө одоо хөгжилтлөөч хүчээр. За энэ болохоор яг одоо нэг туйлна байна. Нэг туйлна. Гэтэл нөгөө туйл нь бол хитрхи 6 цингэл одоо тий хитрхи энэ одоо хөгжилтийн төлөө хитрхи 6 цэнгэлийн хойноос яваад байдаг. Наадах чинь болохоор одоо яг мэдрэмжээ нөгөө хэцүү мэдрэмжээс цухтаад 6 цэнгэл яагаад байна вэ тий? Одоо би нэг энэ өөрийнхөө баярлах хөөрөх тэр мэдрэмжээ мэдэрч чадахгүй юу яагаад гэж яриад шүү дээ тий. Зарцсан гэж яриад шүү дээ тий. Нэг нь болохоор яг нэг нь зарцсаж байгаа. За нөгөөх нь болохоор нөгөөх нь болохоор яг тэр чинь яг ямар мэдрэмжийн улмаас яг юуг хайгаад 6 цэнгэл яваад байна байгаа. Нэг юмар тайвшрах гэдэг нь шүү дээ 6 цэнгэлээр. Миний баярлах гад байгаа нь баяр хөөр гэдэг мэдрэмж маань 6 цэнгэл бас бүрэн утгаараа биш байхгүй юу? Тэгэхээр яг ямар мэдрэмжийн улмаас яг тэр 6 цэнгэлийн хойноос яваад байна гэдэг. Тэгэхээр яг энэ архины тавар хамааралтай архины насны хүрсэн хүмүүстэд байдаг нэг юм хоёр юм. Нэг болохоор бүр юм өөртөө амралт өгч чаддаггүй, хөгжилдөж чаддаггүй. Бүр ингээд те туйлна. Гэтэл нөгөө туйл нь бүр хитрхи 6 цэнгэл рүү яваад байна. Гэтэл яг үнэндээ тэр 6 цэнгэлийн хойноос яваад байгаа нь яг миний дотор ингээд би тэр дотор амар таймныг мэдрэх гээд байгаа юм уу? Би үн цэнэ мэдрэх гээд байгаа юм уу? Амьдралын одоо сэтгэл хангалуун байдлыг би мэдрэх гээд байгаа юм уу? Яг ямар мэдрэмжээ мэдрэх гээд яваад идэх юм бэ гэдгийг тэр мэдрэмжүүд нэг гаццсан өөрийнхөө мэдрэмжийг таньж мэдэж чадахгүй байгаа учраас л юм байгаа юм л та. Наадхаас чи яг улбаатай одоо яг нөгөө нэг дүр хэсэгдэг болж тий одоо хідэн төрлийн дөрүүд доошд эрүүл бас гэр бүлд өсөж байгаа хүүхдүүд нэг юм яа өөрөөрөө байж чадахгүй маск өмсчихэж байгаа. За тэгээд тэр дүрийнхаа төлөө ингээм амьдрах гад хичээдэг. Тэнгүүд цөхөрдөг ганцаарддаг гэд тий. Тэгэхээр энэ дээр нөгөө ер нь айлын уугуун хүүхдүүдийг ихэвчлэн нөгөө гэр бүлийн баатар болдог. Яагаад ер нь баатар болдог гэдгийг дээрэс нь нөгөө бас түрүү нөгөө нэг ярьжсэн зүйл дээр эцэг их тий эцэг их хоёр за ээж аваа аль нэг нь арх уудаг байлаа. За гэтэл мэдээж арх уудгүй хүнд нь янз бүрийн асуудал тохиолдож байгаа шүү дээ тий нөгөө хүнээ хараад гомдох, зүхрэх, уурн хүрэх. За тэгэнгүүт нөгөө хамаг амьдралаа авч явж гин гэдэг юм шаналл дарамт мэдэрч байгаа. Тэгэнгүүтээ тэр зүйлээ хүүхдүүдтэй гаргаад яриад байдаг нь зовлонгоо хүүхдүүдтэй яриад байдаг нь энэ одоо хүүхдүүдэд бас нэг ачааг өрүүлээд байгаа тий. Тэ нөгөө хүүхэд уг нь бол тухайн наснасандаа тохирсон өөрсдийн гэсэн ачаанууд байгаа. Гэтэл тэр ачаан дээр ахиад нөгөө ээжийн юм уу аавын зовж байгаа тэр зовлонгийн ачааг дахиад өөрчиж байгаа. Тэгэхээр эндээс бид нар үйлчлүүлэгч нартай юу гэж хэлдэг вэ гэхээр та хүүхдээ өөрөө зовлон битээ яар зовлонгоо ярьдаг бол зогсоогоорой гэж хэлж эхэлдэг штэ тий. За тэгээд дээрэс нь нөгөө түрүүний ярьсанчлан яг айлын баатар хүүхэд тэ хүүхдийн талаар илүү дэлгэрэнгүй яриул. За сая таны нөгөө таас айгу чухал юм гаргаж сая ярьлаа л да яг эцэг эхийн аль нэг нь өөрсдийнхөө асуудлуудыг хүүхдүүдтэй хэтэрхийх ярьдаг. За аавд нь гомцсон гомдлоо ч юм ээжд нь гомцсон гомдлоо хүүхдтэй яриад байдаг. Харин тийм. Тэрэнд одоо хүүхэд бол ямар нэгэн хариуцлага хүлээж чадахгүй байхгүй. Тэрийг яг гоо би зүгээр л ярьсан штэ гэж яхав магадгүй. Гэхдээ тэрэнд хүүхэд шууд хариуцлага энэ миний хариуцлага гэж шууд өөртөө хүн дээр үлээгээд авчдаг байхгүй. Насанд хүрсэн хүн шиг энэ хоёрын тий асуудал энэ бол миний асуудал биш би энэнд оролцохгүй гэдэг ингэж нөгөө зөв юм заагийг тогтоож чадахгүй штэ. Яг шууд угаасаа тэгдэг тий. Шууд яг өөрийн одоо хариуцлага гэж хүлээж аваад за тэрний өмнөөс хариуцлага хүлээгээд одоо яг ээжигээ одоо тий засна гэдэг ч юм уу аавыгаа засна гэдэг ч юм уу. За тэгээд тэрэнд ингээ нөгөө өөрчлөлт нөлөө өгч чадахгүй байгаадаа сэтгэлээр ундаг ч юм уу тий. Хоёр талаараа яг хүүхдийн сэтгэл зүйн чадамж өөрөө тэрийг даах чадвар байхгүй шүү дээ. Угаасаа ингээд
архиудаг аав юм уу эсвэл тэ ээж юм уу тэгээ тэр уудаггүй аав ээж нь зовлон хараад түүхэд өөрөө зовж штэ. Гэтэл дахиад ээжийнх нь аавынх нь юм уу тэ яг нэг ээж аавд нь сэтгэл ханамжгүй байгаа байдлыг тэр яаж зовж байгаа вэ гэдэг ачааг үрж байгаа нь өөрөө энэ хүүхдэд бүр ингээд болж чулуу мэт юм тэ хүн ачаа үргэлжж байгаа. Одоо үргэлж байгаа штэ. Тэгэнгүүт хүүхэд яг үнэндээ хүүхэд байж чадахгүй болчихж байгаа. Хүүхэд насан дээрээ хүүхэд чиг байж чадахгүй болчихж. Харин тийм тий. Гэтэл яг энэ хүний хөгжлийн хамгийн нэг чухал зүйл юу гэдэг вэ гэхээр нэг хөгжлийн үе шатууд яваад байгаа байхгүй юу? Тий. Гэтэл хүүхэд яг тэр хүүхэд байх насан дээрээ байхгүй насанд хүрсэн хүн шиг яг одоо тийм хэмжээнд очичхороо одоо миний хэлт рүү яриад байгаа нөгөө нэг хитрхи альва юм амар юм нухацтай. Юм болгоно. Нөгөө хүмүүс харахаараа хэрсүү гэл те. Айгүй хэрсүү, айгүй ухаалагчтэй гэл тэгээд идэг. Гэтэл яг ингээ насан туршид ирэнгүүт эн чинь нөгөө нэг юм болгоно хитрхи нухацтай хандаад ирдэг байхгүй. Ачаа болдог. Юм болгоныг нухацтай хандаа. Юм болгоно хитрхи өөрийгөө одоо байгаа хэмжээнээс илүү их зориулдаг гэсэн үг те. Мэдээж аливаа юмд хариуцлагатай хандаа. Гэтэ хитрхи хүн дээр өөрийгөө тэгж нөгөө хариуцлага өөртөө хитрхи их оногдуулдаг. Эргэн тойрныхоо хүмүүсийн ачааг өөр дээрээ сайн дураараа аваад өөрөө сайн дураараа зовоод тэрэндээ ингээ гомдол мэдээ тий өөрөө өөртөө гомдоод ингээ тэр хүмүүст гомдоо дотроо гомдоо явчихдаг. Тэр эн чинь өөрөө эргүүлээд юу байна гэхээр яг одоо энгийн хүмүүс ч юм бол одоо амьдралын одоо тэр өөрийгөө амрааж чаддсан байх, тайвшруулж чаддсан байх, хөгжиж чаддаг. Одоо өөрийгөө юм хөгжилтөө тий хөгжилдөх юм дээр хөгжилдэж чадаад байна. Хариуцах юм дээр хариуцаж яваад ингээд чадаад байна. Хариуцлага өрөөд ингээ тий. Илэрхийлэх юм дээр өөрийгөө зүй зохистойгоор илэрхийлээд яваад байна шүү дээ. Гэтэл яг ингээд нөгөө юм гэр бүлийн баатар хүүхдүүдийн сая хувь дээр болохоор яг багаасаа хитрхи их ачаа үрээд багаасаа би сайн хүүхэд байх ёстой гэдэг. Тэр одоо хариуцлагыг өөр дээр авчиж байгаа байхгүй. Би сайн охин байгаа, сайн хүү байгаад тэгснэр энэ гэр бүлийн бүх юм би зохицуулснаар энэ гэр бүлийг асуудалгүй байлгана гэдэг ачааг авчиж байгаа. Ихэвчлэн ууган хүүхдүүд авдаг тий. Ер нь тий. Угаасаа яг нөгөө өөрөө энэ айлын хамгийн том нь байгаа учраас дүнрээ угаасаа асарна. Тэгээ эцэг эхчүүд угаасаа чи дүүгээ хараараа гэрээ ингэрээ гэдэг юм хэлдэг шүү дээ тий. Дээрээс нь аав ээжийг эвлэрүүлэх, хэрүүлгүй ойлгох юмыг хүртэл ууган хүүхэд ачаа олгоо явж идэг шүү дээ тий. Хизээ хэрэлдэх бол яах бол гэдэг айцаас бас дүүнрээ хамгаалах, дүүнэрийнхээ урдуур орж яг бамбай нь болох тийм ээ. За тэднэрийгээ бас жоохон тайван байлгачих юмсан гэдэг байдлаар. Тэгэнгүүтээ насан туршид болохоор баатар хүүхдүүд бүр нөө айл хэдийн дүүнэр нь бас том болоод насан туршсан байгаа. Гэтэл нөгөө баатар хിവэрэл явж идэг те айл хэдийн өмнөөс нь хил хязгаар зөрчил хамаг юмыг зохицуулах гал өөрөө ядарчихсан би л дандаа гүйж идэг би л дандаа та нарын төлөө явж яахт чинь гээл те хариу нэг ч гэсэн явж идэг штэ чи бас сөрөг тал байгаа байхгүй те яг бас яг тий том осны насан туршид бүр одоо те 40 50 30 гарцсан ч гэсэн яг тэр төр төрхөд өөр нь яг хിവэрээ яваад одоо өнөрт харилцаанд бас нэгэн агуу яг энэ гэр бүлийн баатар хүүхдүүд насан туршид ирэхээр бас агуу тэдэрт тулгардаг нэг хэцүү бэрхшээлийн нэг өгөхөөр хүмүүстэй найзалж чаддаг. Яг найзын харилцаа гэдэг чинь өөрөө яг юм тэр хүнд би туслана нөгөөтөөгөр бас би тэр хүнийг сонсно тий нөгөөтөөр би бас өөрийгөө тэр хүнд дэлгэх байхгүй өөрийнхөө талаар илэн далангүй ярьж тий сул дорой байдлаа харуулж тэдраас би тусламж авах юм. Энд чинь нөгөө нэг одоо найзын энгийн харилцаа шүү дээ. Ер нь найз нар чинь тэгдэг үстэй тий. Ер нь яг ингээд дотны жинхэнэ найз нар чинь баггүй, масаггүй яг өөрөөрөө байдаг ингээд тий. Гэтэл гэр бүлийн баатар хөхөд юу вэ гэхээр насан туршид ирэхээр яг үргэлж бүгдийг зохицуулж яадаг, үргэлж бүгдийг зөв хийж яадаг, мундаг, сайн гэдэг юм тодтолтойгоор, шашигтойгоор өсчдөг учраас насан туршид ирэнгүүт алдаа гаргаж чадхаа болчдөг байхгүй юу? Болохгүй. Би сул дорой харагдаж болохгүй. Бусдаас би тусламж авч болохгүй. Муугаа харуулж болохгүй. Би өөрөө бүгдийг хийх ёстой, бүгдийг зохицуулах ёстой гэдэг төгс байх ёстой. Яг энэ баатар одоо тий баатарын дүр тоглоод байгаа байхгүй юу? Баатар хүн чинь эзэж бусдаас тусламж авдаггүй шүү дээ. Тий ер нь баатар гэдэг чинь үргэлжил бусдыг ингээл манлайлал тий алмааруулал ингээл тий байж явах ёстой. Гэтэл найзын харилцаа гэдэг чинь дандаа баатар байдаг байхгүй юу? Найзын харилцаа гэдэг чинь яг энэ тэнцөө тий би биндээ нэгэндээ туслана нөгөөдхөөсөө тусламж аавна сул доройгоо харуулна тий нөгөөдхийнхөө сул дараагч харна ингээд энэ ч яг нэг ийм харилцан үгээ аваатаа өөр харилцаа байхгүй юу? Гэтэл
энэ харилцаан дээр ингээ баатар байх гэдэг. Тэгээ яг тэгэнгүүт яг гоо бид ч өнгөцгөн найзууд бол байна. Найзуудын харилцаа ямар байдаг вэ гэхээр ихэвчлэн гэр бүлийн баатараас ер нь тусламж авах гэсэн харилцаа байдаг байхгүй найзуудын харилцаа. Ихэвчлэн ингээ насан туршны дараа ч гэсэн ингээ тэр найзуудтай юм өгдөг харилцаа. Үргэлж бүгдийг мэддэг, үргэлж бүгдийг зохицуулж яадаг. Тэ ингээл асуудлуудыг ингээ зохицуулж яадаг. Тэнд бэрхшээл тэ аагийг бэрхшээл байна гэх юм бол наагигаар зохицуулж яадаг тэ. За сарнаад одоо нэг юм хэцүү байх юм бол батат хэлээд нэг асуудлыг зохицуулж яадаг. Тэгж нэг ийм энэ чинь нэг өөрөө нэг ийм юу байгаад байна шүү дээ. Бүгдийг зохицуулж яадаг. Тэр нь хിവэрэл яваад байгаа тий. Бас би нэг одоо сая Баатар хүүхдийн нэг шинж тэмдэг нэг тусламж авч чаддгүй гэж штэ тий. Тэгээд бас нэг хүн санагдчихлаа л да. Тэр хүн болохоор тусламж авч яадгийн. Би бусдад өөрийнхөө асуудлыг хэлж яадгийн. Хүмүүс намайг юу гэж бодох юм? Би хүнд муугаа харуулах дурггүй. Ер нь хүнд юмаа хэлж ер нь яах юм гэд ингээд байгаа байхгүй юу? Эний нэг сул тал нь юу вэ? Би хүнд юмаа хэлж яах юм? Тэ? Би угаасаа тэгж яал болчтیں۔ Угаасаа би тэгж яад авчдгийг. Ер нь тэгж яадгийн хүмүүс намайг юу гэж бодох юм? Эний яг ингэж бодоод байгаа хүн биш үү? Тий, ер нь дийлэн хүмүүс ингэж боддог штэ ер нь бол тий. Гэтэ яг үнэндээ ганцаарддаг л байхгүй юу? Хамгийн хэцүү юм чам. Яг ингээд тий наана хүчтэй байгаа юм шиг боловч ганцаарддаг байхгүй юу? Ганцаардал чинь өөрөө айгүй хэцүү байхгүй. Тэгээд ганцаардах хэрээр улам илүү хариуцлага өөртөө авдаг байхгүй юу? Бүр л илүү ингээд тэр ганцаардах мэдрэмэргүй штэ. Тэнгүүтээ бүр илүү ингээд өөрийгөө мундаг байх гал тийм одоо манлайлах гал бүр илүү өөртөө хариуцлага аваад бүр л өөрийгөө шахаад байдаг. Хоёрт бас яг ингээд өөрөө хүчтэй байгаад ингээд байгаа юм шиг бүртлөө ингээд ганцаардаад байгаа чинь жиргүүлээд ингээд хинч надад туслахгүй. Ер нь би л ганцаараа гэдэг мэдрэмж чи өөр цаагаараа бас ингээд нэг юм бүр зузаан хаанаас хоноо штэ. Сэтгэл гутралын одоо нэг юм суур болоод байгаа байхгүй. Одоо тэг зүхрэлд аваачаа. Наана нэг ингээд нэг юм хүчтэй харагдаад байдаг. Гэтэл яг үнэндээ доторх нь нурж идэг л байхгүй юу. Гаднаа зүртээж болно те. Гэтэл хүн гэдэг чинь яг үнэндээ өөрөө харилцааны байгаагаараа л хүлээн авагдаж те. Үнлүүлж хайрлагдах. Эндээсээ хүн өөрөө эргүүлээд тэр амьдрал угаасаа бэрхшээл тулгарч байгаа штэ. Тэр бэрхшээлийг давн туулах тэнхийг тэндээс л авдаг байхгүй. Яг үнэндээ байна. Байгаагаараа л харилцаж байгаа газраас тэр хүмүүсээс. Нөгөө бул чулуу шиг ачааг хамтдаа үүрээ. Тийм ээ. За жижиг зүгээр үүргэвчийг бол өдөр тутмынхаа үүргэвчийг ганцаараа үүрээ гэдэг шүү дээ. Гэтэл нөгөө тусламж авч чадахгүй аав чи уул нь бул чулуу шиг ачаа үүрчээд байдаг. Тэ? Тэгээ бусдаас тусламж авал зүгээр агаад байдаг. Чи зүгээр үгээ асуунгу. Зүгээр би зүгээр ш. Ингээ болчдгийг ингээл тэ. Хүнд огт муугаа харуулахыг хүсэхгүй байгаад байна ш. Тэгээ тэр дүрийнхэн хамгийн гол нь тэр зүгээр гэдэг цаана зүгээр биш мөртлөө наана зүгээр гэж хэлж байгаа тэр дүрийнхаа төлөө хамаг хүчээ зарцуулаад байна тэ. Хамаг хүчээ зориулаад яг үнэ. Ер нь хамаг хүчээ зарцуулаад байгаа. Гэтэ айгу одоо эмгэнэлтэй нэг юм юу вэ гэхээр өөрийгөө тэгж ганцаардаад байгаа цөхрөөд байгаа гэдгийг мэддэггүй байхгүй. Тэгж би одоо яг нэрлэж хэлээд байна шүү дээ. Ганцаардаад байгаа юм. Өөрөө мэдгүй. Би ганцаараа байна гэд хинч надад туслахгүй. Яг үнэндээ ингээд миний жинхэнэ төр төрхийг харчвал намайг голох байхгүй юу? Намайг ингээд тий гол нь намайг өндрөөр үнэлчихсэн үнэлэмж нь буурчин гайгаад байна шүү дээ. Тэр чинь ингээд яг үнэндээ энэний цаана ингээд дахиад үнцний асуудал яриадад ирж байгаа байхгүй. Гэтэл яг үнэндээ тэрийг яг өөрөө боддоор мэдрэхгүй байхгүй. Яа тэр мэдрэмжэнд зарцсан байгаа юм чинь. Зүгээр яг ингээд асуух юм бол нөгөө таагүй байна л гэдэг юм хэлнэ. Таагүй. Яг тэр нь таагүй нь яг юу юм бэ? Зарим нь айгуул таагүй байна гэж ч хэлэхгүй шүү дээ. Мэдгүй байхгүй юу? Тэгээ зүгээр гэл те. Тийм болохгүй байна л гэдгийг те нэг. Гэхдээ яг үндэ өөрийгөө сонсох юм бол таагүй байгаа дээ. Тэгээ бүр сайн сонсох юм бол намайг би яг үнэхээр ингээд яг үнэнгээрээ байгаад энэ чадахгүй байгаамаа би хэлчих юм бол миний талаар муу бодно гэдэг байгаа чинь намайг голно л гэсэн үг. Тэрнээс айгаад байна те. Тэрнээс айгаад байна л гэсэн үг шүү дээ. Яг жинхэнэ дүр төрхөөрөө хүмүүст харагдахаас айгаад байна л гэсэн үг чинь өөрөө тэр дүр төрхөө өөрийгөө хүлээж аваагүй нь шинж аахгүй юу. Яг үнэ. Эхлээд өөрийгөө хүлээж авч чадахгүй байгаа юм чинь яаж хүмүүс намайг яг байгаар нь хүлээж авах гэж итгэх юм бэ тийм. Ярахгүй шүү дээ. Тэд нар чинь баг байхасаа л сайн байснараа магтуулж өссөн байхгүй юу.
Ааха. Тэгжижил тэр нэг одоо тэр зүгээрээ алдаж болно гэж бол баг хүн хэлж байгаагүй шүү дээ тий. Угаасаа энэ чинь нөгөө нэг юм эрүүл биш гэр бүлийн архины хамааралтай гэр бүлд чинь тэгжижил аим одоо гарч байгаа шүү дээ. Ааха, сайн байх гэж тий. Сайн байснараа тэндээс нэг урамын үг аваад тэр магтаал авж ийн тэр нь өөрийг нь өнөө хүртэл тэжээж ирсэн байхгүй. Яг үнэн тий. За манай подкастыг сонсож байгаа хүмүүс бол за юу яриад байна гэж бодож иж магадгүй. За хишгээ гана хоёр байна. За бид хоёр болохоор архины одоо ээж нь юм уу аав нь арх удаг гэр бүлд өсөж байгаа хүүхдүүд ямар төрхтэй байдаг, ямар асуудалтай нүүр тулдаг вэ гэдэг талаар ярьж байгаа шүү. Үргэлжлэл манай подкастыг сонсоорой. За тэгээд сая айлын Баатар хүүхдийн талаар ярьлаа. За ер нь өөр төрхүүд байгаа штэ тий. За шовдор хүүхэд айлын за айлаалагч хүүхэд за нөгөө хэцүү хүүхэд гэдэг ингээд төрхүүд байгаа штэ. Гэхдээ одоо энэ төрхүүд бол ерөөсөө л нөгөө өөрөөрөө байх чадваргүй би өөрөөрөө байвал ам гарч чадахгүй өөрөөрөө байвал хүн намайг голчно тий. За өөрөөрөө би байх боломжгүй юм байна гэдэг бодлын үүднээс л энэ төрхүүдийг бий болгож тэрнийхээ дагуу тэр дүрийг бий болгохын тулд бүр хүчээ зарцуулаад байна штэ тий. Одоо л яг нөгөө насан туршсан хойно бол тэгээд байна штэ тий. Хүүхэд байхдаа эн чинь нөгөө нэг яг гүтэ аав нь бөөлжсөн л байгаа байхгүй юу. Тэгээд тэр бөөлцөө чинь тэр хүүхэд цэвэрлчихэж л байгаа байхгүй. Одоо өөр хүн алга байна штэ. Одоо Баатар хүүхдээ тий. Тэр чинь аавтай хайртай байна. Бөөлцийн цэвэрлэл. Бас нэг гэр орноо цэвэрхэн байх үүрэгтэй хүүхдүүд тий. Гэр орноо цэвэрхэн байлгамаар нь ээж тэнд ажил хийгээд байна. Би тусламаар байна штэ. Ингээд за тэнд нөгөө ээжийн үүрэг аавын үүрэг тэр одоо ройлууд нь багасч байгаа байхгүй. Тэр хариуцлагуудыг л орон зайг л энэ хүүхэд нөхөд байна л та баланс хийгээд байна шүү дээ. Дүүгээ асран дэрэг хамгаална гэд. Тэгэнгүүт яг эдгэр чин яг одоо нөгөө гэр бүлийн яг баланс алдагдангууд л тэр балансыг л нөхөд байна шүү дээ. Тэгэнгүүт алиалагч хүүхдийн хувьд те яагаад ингэж хитрхийх алиалаад байдаг эмийг ингэж маазруулад байдаг. Харахгүй та маш хурдтайгаар тэр хүүхэд за энэ гэр бүлийн уур амьсгал биш болж шүү. За одоо тэнд нэг маргаан гарах гээд байна тий. За тэр ээж гонголчлаа, дүү гонголчлаа. За ах тэнд уурлаад байна шүү. За аав тэнд гагсан давхад юу болоод байна шүү. Маш хурдан мэдрэнгүүтээ тэр уур амьсгалыг намжих гээд байгаа. Өөрчлөх гэж оролдоод байна тий. Айтайхан болох гээд байна. Айтайхан болох гэж. Өчигдөхгүй тий. Тэрийг нэг уурлуулчмааргүй байна, гомдоочмааргүй байна, ойлуулчмааргүй байна гэд маш хурдан мэдрэнгүүтээ тайвшруулах үүргийг энэ хүүхэд өөр дөр аваад байна шүү. Гэр бүлийн алиалагч хүүхэд. Тий. Алиалагч хүүхдээ тэнгүүт энэ хүүхэд чинь тэр тухайн нөхцөл байдлыг алиа хошин болгодог ч юм уу тий. Уу наа чи нэг асуудал биш шүү дээ. Зүгээр шүү дээ гэдэг юм уу нэг сериосны байгаа асуудал биш юм шиг болгож нөгөө нэг тайвшруулах гэдэг шүү дээ тий. Ингээд нэг чи нөгөө багасаа яг ингэж нөгөө нэг тэр гэр бүлийнхний хүмүүсийнхний одоо сэтгэл санааны байдлыг маш хурдан мэдэрдэг. Тэрийг тайвшруулах үүргийг л өөр дөр аваад байна шүү дээ. Тэгээ нөгөө би бас нэг залууг мэдх юм байна. Тэр болохоор ингээд яг хэцүү мэдрэнгүүтээ шууд инээх юм уу? Эсвэл шууд тэрийг нөгөө хошоо наргаа болгох гэж хичээдэг. Тэг шууд инээгээл наргаа олгол яачдаг. Одоо өөрчилж чаддаг. Тэгэхээр тэр хүүхд бол одоо ер нь алиалагч хүүхд байж байгаа л те бүр тэрийг бүр мэрэгжлийн болгоод одоо бүр сурцсан юм шиг байна те. Юм шиг. Одоо яг ингээд энэ том одоо тэгээ яг энэ хүүхдүүд чинь гаднаа ерөнхийдөө яг хүүхэд ахтаа ч гэсэн ингээд инээгээл алиа хошин ингээд шүү дээ. Тэр чинь яг ингээд яг гаднаа харахад айгүй ингээд хөөрхөн хөвгчлөлтэй юм шиг боловч яг сэтгэлийнхаа гүнд болохоор яг ингэж нэг юм тайван биш үүдэг л байхгүй. Амар ингээд нөгөө хүмүүсийн мэдрэмжинд айгүй хурдан мэдрээд байна шүү дээ. Тий. Тэгэнгүүтээ ингэчгүйдээ гэдэг айцаас. Тэр яг уралцсан юм бол. Гэдэг нөгөө юм хүмүүсийн мэдрэмжийн юм сүйдэрт амьдраад байна шүү дээ. Тэнгүүт энэ нь насан туршид ирэнгүүт том болоод ирэнгүүт юм хүмүүст айгүй нийцэх гэдэг. Хүмүүсийн таалалд нийцэх гэдэг тийм ээ. Тэр одоо хоёр одоо тэр хоёр хүн хэрэлдэж байхад хүртэл би одоо ингэсэн чинь хэрэлдэж юу ч юм уу эсвэл ингээд огт хоёр өөр дээрээ тусгаж аваад л тий. Одоо өөртөө таагүй санагдаад байдаг юм уу тийм эвгүй байгаад байдаг ингээд хавийн мэдрэмж хүмүүсийн сэтгэл санааг өөр төрөө яг ингэж хүлээж аваад байдаг. Таагүй санагдаад байдаг байгаа чинь насан туршсан хань ч гэсэн яг ингээд төвхтэй хаад байгаа байхгүй. Гэтэл өнөндөө бол ингээд тэр чинь ингээд юм тий
эргэн тойрныхаа хүмүүсийн бүх хүмүүсийн сэтгэл санааны мэдрэмжийг мэдэрч явна гэдэг чинь энэ хүн яаж 50 байх юм. Тийм штэ тий. Ядарна үстэй тий. Харин яг үнэ тий. Тэгээ харамсалтай. Нөгөө түрүү ингээд Баатар хүүхд ярьлаа, алиалагч хүүхд ярьлаа. Тэгээ ингээд сонссон чинь ер нь тэр одоо за цаашаа шовдор хүүхд магадгүй энэ дүр төрхтэй бүх хүүхдүүд тий бүгдэнд нь түгээмэл байгаа мэдрэмж бол айж төгсөж байгаа байдлаасаа бол батагаар юм хийгээд байна тий. Айж байгаа би одоо тэнд хэрүүл гарахаар яана гэж төгшөөл алиал өгч болол намжаах гэдэг. Энд аав ээж хоёр хэрэлдэнгүүд Баатар хүүхд дэрийг зохицуулах гал төгсснээсээ болол тэрэнд оролцоод байна тий. Тий яг тийг санагдлаа. Тэнгүүд одоо нөгөө шофтер хүүхдүүд яг яаж өнө гэхээр яг за эдгээр бол ингээ оролцоод байгаа шүү дээ тий хүүхдүүд бол гэтэл за юу ч болоогүй юм шиг дүр хэсгээгээд ингээд тэр асуудлаас ингээд нөгөө айц одоо тий тэнд ингээд ийм агсан тавилт ч юм уу тэр маргаан гараад ингээд тийм одоо түчгнээл түүгээд штэ тий. Тэр хүүхдээ өөрөө за би ер нь энэ асуудал тий болоогүй юм шиг дүр хэсгээд ингээд тий тэр оролцохгүй зүгээр л ингээд нэг юм урсгалаар нархичээ гэдэг чинь өөрийгөө хамгаалаад байгаа байхгүй тэр айц ормооргүй. Тэр чинь нэг өөрийгөө хамгаалж байгаа арга байдал тийм байгаа даа штэ. Ихэвчлэн яг энэ шовдор төрлийн хүүхдүүд ихэвчлэн айлын багууд ер нь тийм байдаг. Ганцаараа өөрийнхөө орон зайг үүсгэсэн тий. Яг тэр нөгөө угаасаа завгүй байхгүй юу? Айлын том нь угаасаа тэр айлд асуудлыг зохицуулна. Айлын хоёр дахь нь ч юм уу тий. Ерөнхийдөө ингээд нэг юм хүмүүсийн мэдрэмжийг айгу хурдан мэдрээд ингээд явж идэг тий. Яг тийм байгаад идэг учраас нөгөө айлын багуудад угаасаа өөр үүргэр ойл байхгүй. Тэр чинь тий бүгдээрээ завгүй байхгүй тэр чинь тий. Хин бүгдээрээ үүргээр ойролтой завгүй тэгэнгүүт өөрхий тэгэл өөрийгөө болгоод явж байдаг байна шүү дээ. Тайвшруулах гал ядаал. Өөрийнхөө орон цаг бий болгоод тий. Тэгэнгүүт одоо яг энэ дэр чинь нөгөө хэцүү хүүхэд тий. Төсвөө хүүхэд гэж байна шүү дээ тий. Дөрөвдөлт энэ дэр чинь яг энэ хүүхэд чинь хэрвээ аав ээж надад ингээ санаа тавихгүй миний юм хийгээд байгааг анзаарахгүй ингээд байгаа юм бол би тэдний анхаарлыг татахын тулд тий дүрсгүүд нь ер нь дүрм журм зөрчээ. Тэгжиж би анхаарлыг татах юм байна. Асуудлыг би ясаа ингээд жоохон өөр дээрээ авчираад намжаах гэдэг штэ бас. Харин тий өөр дээр анхаарал бас аав ээж анхаарахгүй байгаа хүүхд яалтчгүй нөгөө аав ээжээсээ нөгөө төшиг тулгуур хайр халамжийг мэдэрмээр байгаа шүү дээ тий. Тэгтэл нөгөө угаасаа архины асуудлаас болоод аав нь ээж нь анхаарахгүй байна. За тэгвэл сайхан дүрмжчүүд үйлэх хийнэ шүү дээ. Тэр яг хоо эдгээр дээр чинь нөгөө яг одоо тухайн хүүхдүүд энэ дүр төрхүүдээс аль алийг сонгох вэ гэдэг нь бол яг тухайн хүүхэд айлын хэддэг хүүхэд вэ гэдэг байна. Хоёрт нөгөө төрлөх темперамент нь ямар вэ гэдэг нөлөөлж байгаа. Төрлөх темпераментаасаа болоод яг тэгээд айлын хэддэг хүүхэд вэ? Ямар хүйсийн хүүхэд вэ? За тэгээд яг энэ нөгөө хэрвээ архины амралтай хүүхэд одоо архины амралтай гэр бүл төсөж байгаа бол гэдэг. Тэрнээсээ хамаарат яг энэ төр төрхүүдээс хүүхдүүд өөрсдөө сонгогч байгаа. Тэгээд энэ төр төрхүүдээс зөвхөн хүүхэд нэгийг авахаас гадна ерөнхийдөө хөвчлэн хоёрыг авдаг. Гэр бүлийн баатар хэрнээ алиалагч хүүхдэж болно. За эсвэл хэцүү хүүхэд хэрнээ шовдор хүүхдэж болно тий. За эсвэл гэр бүлийн баатар хэрнээ одоо юу байж болно хэцүү хүүхдэж болно. Тий. Гэр бүлийн баатар мөртлөө хэцүү хүүхдээ гэдэг чинь байнгын нэг юм айгу асуудлуудыг зохицуулж байгаа хэрнээ байнгын нэг юм асуудал үүсгээд одоо тий. Асуудал үүсгээд яваад гэр бүлийг зохицуулж байгаа хэрнээ энэ тэнд одоо тэр дүрмүүдийг зөрчиж байгаа хэрүүл маргааныг гаргаж байгаа юм болчиход байгаа байхгүй. Тэнд ээж юм болохгүй байгаа хэлж өгнө. Тэнд аав юм болохгүй байгаа хэлнэ ингээд тэр асуудлуудыг юм бүр ингээд одоо тий тос мэт одоо тос хийж байгаа юм шиг бүр ингээд одоо асаатагч хийж болж байгаа юм л да. За тэгэхээр ер нь нэг хүүхдийн би сэтгцэн эрүүл мэндийн төвийн нэг хүүхдийн эмчтэй уулзж байсан. Тэгсэн чинь тэр эмч юу гэсэн бэ гэхээр за ер нь таны хүүхэд янз бүрийн асуудал өртөж байгаа, янз бүрийн асуудал гарч байгаа бол та өөрлөгөө анхаараа гэж хэлдгээ гэж тий. Тальшиг. Тэгэхээр нөгөө тэр эмч болохоор нэг харамсалтай зүйл нь эцэг эхчүүд хүүхдээ барьж ингээд дагуулж орж ирчээд тий. Тэнгүүдээ нөгөө эмчийн хажууд хүүхдээ загнадаг. Чи чамаас болж чи яхаараа ингэдэг юм. Чи яхаараа тэгж асуудалд ордог. Эсвэл чи яхаараа тэгж компьютер тоглоом тоглодгийг
Тэ? Эсвэл чи утаснаас яхаараа ингэ салахгүй байдгийн. Би чамайг ингээ эмнэлэгт үзүүлээд явж байгаа хооронд ажиллаа гэдээ явж исэн бол гэл ингээд байдаг тий. Гэтэл яг үнэндээ нөгөө ээж аавын үүрэг оролцоо, ээжээрээ ааваараа хайрлуулж, халамжлуулж, аюулгүй найдвартай орчинд өсөж явах ёстой нөгөө хүүхдүүд чинь нөгөө хайрыг мэдрэхгүй, аюулгүй орчин мэдрэхгүй байнгуудаа л тэрнээс айж байгаа, түгшиж байгаа юм уу? Эсвэл тэр хэцүү мэдрэмжээс цутаахын тулд нэг асуудалд ороод нь шүү дээ. Тэгэхээр яг энэ подкастыг сонсож байгаа бас эцэг эхчүүдэд хэлмээр байна тийм ээ. Хэрвээ таны хүүхдэд асуудал тулгараад байгаа бол та хоёр маань эхлээд өөрсдийнхөө харилцааг, өөрсдийнхөө амьдралын хэм маягийг тэгээ бүр шударгаар нэг дүгнээд үзээч. Бусад хүмүүст яг уу бид хоёр гайгүй штэ гэж хэлж болох юм тий. Би гайгүй штэ, би ингэдэг штэ юу нэ гэж хэлж болох юм. Гэхдээ хүүхдийнхаа төлөө та шударгаар өөрсдөө нэг дүгнээд үзээч. Яг үнэндээ би хүүхдтэй гэр орондоо яаж анхаарал тавьж байгаа вэ? Яаж би хамгийн наазах нь би яаж хүүхдтэйгээ тоглож байгаа вэ? Би ингээд зарим үйлчлүүлэгч нараас асуухаар та ядаж 7 хоногт нэг удаа гэр бүлтэйгээ хөвгөлтэй цаг өнгөрөөдгүү гэж асуудаг байхгүй. Тэгэхээр за бараг л 7 хоногт байтугай сүүлийн 2-3 жил тэгээгүй юм байна. Эсвэл өнгөрсөн 101 хамт тийшээ явлуу яалаа. Тэгсэн тэр чинь өмнөх 100 юм байна ч гэдэг юм уу. Бүр тэгж хүүхдтэйгээ нөгөө цаг өнгөрөөдгүү. Гэтэл яг хүүхд чинь үнэндээ нөгөө тоглоомоор тэ тайвширч тоглож наадаж яг тэр сэтгэлд нь хэцүү байгаа зүйлээ гаргадаг. Түрүүн чи хэлжсэн шүү дээ. Томчууд бол ерөөсөө гомд чинь чиний наадхан ч уур урж гин гэд ингээ хэлж чаддгаа. Яг хүүхэд бол үнэндээ яг мэдрэмжээ тэгж хэлж илэрхийлж чаддаггүй шүү дээ. Тийм учраас хүүхдүүдийг нөгөө мэдрэмжээ илэрхийлж яриулахын тулд өнгийн картуудыг сонгодгоо гэдэг үг байдаг шүү дээ, тэ. Улаан, хаар, цагаан жишээлбэл улаан бол өнөөдөр ууртай байна гэдэг одоо карт сонгодог. За хар бол өнөөдөр би бүр хэцүү байна. Цагаан бол өнөөдөр арай баяр хөөртэй байна ч гэдэг юм уу те. Ингэж одоо өнгөөр картаа сонгуулж яриулдаг гэдэг гэр бүлүүд байдаг шүү дээ. Тэгэхээр хүүхд бол мэдрэмжээ ер нь тэгж том хүн шиг илэрхийлээд ингээд яж чаддаггүй. Харин томчууд бол илэрхийлж чаддаг. Харин хүүхд бол тоглоомоор тайвшир хамтдаа ээж аваа. Хамгийн гол нь ээж автайгаа. За та нар цаанаа тоглол цаашаа гэл те бүү үзэгдгээд гэж байгаа юм шиг те. Тэгээд байвал хүүхдүүдэд бол энэ хамгийн хэцүү зүйл байгаа даа шүү дээ те. Тэгээд яг гэтээ та тэгээд ч бас яг нөгөө талаараас яг эцэг томчууд бол өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж чадна гэдэг. Гэтэл архины амралтаа гэр бүл төссөн томчууд хүүхдүүд том болохоор илэрхийлж чаддаггүй те. Илэрхийлж чаддаггүй шүү дээ. Яг үнэ те. Яг яагаад байгаагаа ойлгодгүй мэддэггүй нөгөө мэдрэмж нь зарцсан байдаг учраас тийштэй. Тэгэхээр яг энэ нөгөө энэ эрүүл биш гэр бүлд ерөнхийдөө яг энэ мэдрэмжийг илэрхийлэх орчин бүрдүүлдэггүй учраас тий. Жишээлбэл магадгүй одоо зүгээр энгийн хүүхд чинь сургуулаас ороод ирэнгүү чихэд авсан бэ? Ямар даалгавар өгсөн юм бэ гэж асуухынхаа зэрэгцээ өнөөдөр хичээл дээрээ юу хийж өнгөрөө? Чин сэтгэл санаа хэр байв? Юун дээр чи баярсан? Таагүй зүйл юу байсан юм уу? Чи найзтайгаа тоглоход ярихад юу ямар байсан? Багш чинь чамд ингэж хандхад ямар санагдсан? Гэт нэг ийм нөгөө сэтгэлдлүүдийг ингэж нэг асуусан тий. Тэрийг нөгөө ингэж одоо эцэг эхүүд ярихын одоо асуугаад сонсох хэрэгтэй тий. Сонсох тэр нөгөө орон зайг олгох хэрэгтэй шүү дээ тий. Тэгээд хүүхэд чинь тэн дээр юу ч хэлж болно шүү дээ. Тэрийг нь харин загнахгүйгээр хүлээж авах хэрэгтэй байхгүй яа. Тэгэхээр хүүхдэд таагүй санагдсан байж болно. Өө чи бити ингэ сүржгнээд уурлаа би. Гэдэг юм чинь нөгөө энэ эрүүл биш гэр бүлд байдаг шүү дээ. Уурлаж гэр бүлд тий. Уурлаж болохгүй, гомдож болохгүй гэдэг нэг юм сөрөг мэдрэмжүүдийг илэрхийлж болохгүй гэдэг тий. Энийхээр нь одоо ойлгох хөртийн бүх сурд өдрөө өмс зэрэгтэй бити энийг ангалзаад байдаг ч юм уу тий. Ингээ нэг юм мэдрэмжүүдийг нь илэрхийлэх боломжийг олгодгүй шүү дээ. Ер нь тэгэнгүүт тийм байдаг учраас ингээ багасаа энэ чинь нэг мэдрэмжээ илэрхийлж чадахгүй байгаа хүмүүс чинь мэдрэмж зарцчаад байна шүү дээ. Одоо за яриач түр таслаадах юм. Мэдрэмж гэдгийг яг бүр тодтоод одоо хүмүүс ч юм болохоор нөгөө мэдрэмж гэхээр нөгөө нэг юм зүн бэлгийн мэдрэмж. Нэг талаар яриад идэг те. Гэтэл яг мэдрэмж гэж яг одоо илэрхийлнэ гэхээр яах юм? Мэдрэмжээ илэрхийлэх нь одоо хүмүүст болон хүүхдүүдэд ямар ач холбогдолтой яг мэдрэмж гэж яг юу хэлээд байгаа. Мэдрэмж гэдэг чинь ерөнхийдөө яг таны сэтгэлд мэдрэгдэж байгаа тэр зүйлийг мэдрэмж гэдэг юм л та. Таны зүрхэн сэтгэлийн гүнд мэдрэгдэж байгаа. Яг уур юм уу, гомдол юм уу, баяр хөөр юм уу, талархах юм уу, тэ?
зовних юм уу, төгших юм уу? Яг энэ сэтгэлийн одоо дотоод хүнд чинь мэдэгдэж байгаа хэрэгсгийг бол мэдрэмж гэдэг. За тэгэнгүүтээ тэр гадагшаа илэрч гарахыг сэтгэл хөдлөл гэдэг байгаа байхгүй. Би миний мэдрэмж сэтгэл хөдлөл хоёр өөр ээж болох байхгүй. Би гомдчоод илэрхтээ тэр нь уураар илэрч болох байхгүй. Тэг хөдөл одоо илэрлэн маань уулын дотроо гомдчоод байгаа гэхдээ уураар гадагшилж байна. Тий. Бас иччээд гадагшаа уураар илэрч болж байгаа байхгүй. Тий. Эцэг хүн аална гэдэг чинь тэр чинь ичингүүтээ ууралцсан болоод байна шүү дээ. Тэгэхээр яг эн чинь нүг яг юм мэдрэмж яг сэтгэлийн гүнд мэдрэгдээд байгаа юм. Илэрч гарахтаа адилхан байж болно эсвэл өөрөөр илэрч байна. Гэтэл нөгөө монголчууд чинь нөгөө мэдрэмж илэрхийлгийг багаас нь сонсоогүй шүү дээ. Гомдчихин гэлэнгүүт юундаа гомддгийн чи? Хамаг хэрэгцээ гэж хангаад хахад юунд ууралдгийн чи гэл ингээд бүр хүүхдүүдэд бүр мэрэгжлийн одоо мэдрэмжээ дардаг хүмүүс болгоод байна шүү дээ. Одоо л яг сүүлийн үед л одоо монголчууд бидний хувьд ч гэсэн ингээд сэтгэл зүй гэдэг юм орж ирээд шүү дээ тий. За сүүлийн одоо нэг 3-4 жилийн хугацаанд хүмүүс илүү сэтгэл зүйчтэй илүү ханддаг болж байна. За хувь хүний хөгжлийн номуудыг уншиж сонирхдаг болсон байна л. Тэрнээс өмнө болохоор яг сэтгэл зүрх гэдэг юмыг бол ярьдаггүй, тоодгүй, анзаардаггүй тий. Хоолтой байхад л болоо, хувцастай байхад л болоо, орон байртай байхад л болоо. Ер нь эд материалаар хангадаг байхад л болоо штэ гэд. Тэгээ чамаа боловсралтай болгоод байна штэ. Хам юмар хангаад хаа чи яагаад ингэж юм өнхөөгүй байдгийг яагаад юм сэтгэлээр унаад байдгийг чи яагаад нэг юм сэргэлэн байж болдгүй юм юундаа гутраад байдгийг гэдэг ч юм ингээд те чи яагаад юм амжилттай байж болдгүй гэдэг ч юм ингээд нэг юм материалын зүйлээр хангачаад байхад энэ яагаад болохгүй байгаа юм бэ гэдээ орхидуулаад байдаг шүү дээ те тэгэхээр яг одоо л бид нар яг энэ монголчууд бидний хувьд сэтгэл гэдэг юм бол анхаарад байна л та энэ сайн байна те одоо болж байна одоо тэгээд нэгэнт одоо бидний үеийнхэн бол тий нэгэнт одоо ингээд тэр үеэр даваад одоо нэг өссөн шүү дээ тий одоо аав ээжийг бол одоо буруутахын аргагүй тэр өөрөө ойлголт авахгүй юм чи тий хэрэг ойлголт байсан бол өөр ах л та тий одоо яг бидний ойлгоод байгаа юмар өсгөх байсан баг тэгэхээр яг ингээд нүг яагаад би нэг зориуд хилээд байна гэхээр гомддог байхгүй юу юм мэдхээрээ тий ээж минь тэгчихгүй яав даав минь тэгчихгүй яав та гэдэг гомдоод идэг байхгүй юу тэгэхээр яг ингээд нэг үнэн зүйл тэдэр хөөрхийг мэдэхгүй байсан. Тэдэр яг ингээд багасаа л нөгөө өссөн тий өөрийнхөө аав ээжээсээ авсан тэг хамгийн сайн гэж бодсон юмараа л өсгцэн. Тий тэгэнгүүт ингээд эргүүлээд ингээд нэг аав ээжтэй гомдчингуудаа ингээд тий уур нүрээ тий гомдоод ингээд бүр мэдлэг нь өөрт нь дарамт болчиход байна шүү дээ. Яг ийм их тохиолдлууд ер нь би таарч байсан. Тэгэхээр нэгэнт тэр одоо тий ингээд аав ээж хоёр чинь тий ингээд та магадгүй архины амралтыг гэр бүл өссөн байх. За тэгээ яг ээж чинь аав чинь тэгээ таны сэтгэл зүрхний хэрэгцээг хангаагүй тэгээ таныг мэдрэмжээ илэрхийлэхий чинь зөвшөөрөөгүй байна, хаасан байна, боосон байна тий. За магадгүй та яг энэ сэтгэл зүрх одоо яг энэ гэр бүлд өснөөсөө болоод гэр бүлийн баатарын дүрхийн авсан юм уу, алиалагч юм авсан юм уу болсон байх тий. Одоо энэ тэгээд болоод өнгөрсөн байна. Тэнгүүт одоо хэрвээ та яг ингээд энэ яриаг сонсоод аавдаа гомдоод ээждээ гомдоод яг энэ мэдрэмж төрж байгаа бол хэвийн тий би гомдоод байгаа юм байна хараасаад байгаа юм байна хэвийн тий яг энэ мэдрэмжийг та зүгээр гомдоод байгаа юм байна хэрвээ би өөр нөхцөл байдал өссөн бол би өөр ах ээжтэй гэж би мэдрэх одоо тий яг тэхвэжтэй гэж би хараасаад байгаа юм байна гэд та хэрэг мэдрэмж чинь тань төрж байгаа бол тэр мэдрэмжээ та хүлээгээд ав. Ийм байна гэх. Харин нөгөө тэр мэдрэмжэндээ бүр автаж болохгүй байхгүй. Бүр автна гэдэг чинь бүр ингээд тэр нөгөө нэг тий яг ийм бүр тэрэн дотроо аав ээж надад ингэж хандах ёсгүй байсан ингээд нөгөө нэг тэр нөгөө мэдрэмжчээ бусад руу одоо нөгөө нэг ичгээд байна штэ. Тэгэнгүүт яг хэрвээ одоо тий за би ингээд энэс болоо гомдцсан байна. Би гомдоод байгаа юм байна. Би ийм ингэж өгөн би амьдрахыг хүсээгүй штэ. Ааваас болоод юм ээжээс болоод л өнөөдөр миний амьдрал ийм байна гэдэг чинь нөгөө нэг тэр мэдрэмжэндээ амьдраад байна гэдэг чинь тэр эргүүлээд нөгөө нэг хариуцлагыг тэр хүмүүст өгчөөд байгаа байхгүй өнгөрсөнд. Яг уу тийм амьдрал туусан байж магадгүй те байна. Нөлөөсөн нь үнэн. Нөлөөлчих. Одоо те. Тэр бодтой байна. Гэхдээ нэг зүйл юу вэ гэхээр одоо та насанд хүрсэх учраас одоо та яг энэ амьдралын хэм маягийг энэ гинжин холбоосыг таслах тэр нөгөө эрх мэдлэн танд байгаа байх. Яг үнэн тий. Өөр дээр ажил зүйл нь. Яг үнэн. Өөр дээр ажиллах тий. Өөрийнхөө мэдрэмжээ илэрхийлж сурах. За тэгээд өөрийгөө
улам л их ойлгох тийм ээ. За ер нь түрүүнээс хойш ингээ ярьсан чинь нэг хоёр зүйлийн талаар ярьчлаа. Нэг нь болохоор за хэрвээ та архиудаг аав эсвэл архиудаг ээж байгаа бол таны доор өсөж таны гэр бүлд өсөж тэгээ төлөвшөж байгаа хүүхдүүд ямар дүр төрхтэй болдгийг тийм ээ. Тэгээ алиалагч байна. За хэцүү хүүхд байна, гэр бүлийн баатар байна, шовдор хүүхд байна. За энэ төрлийн дөрвөн хүүхд өсдөг юм байна. Хоёр дахь нэг юм нь болохоор аригчны насанд хүрсэн хүүхд байна. Та багада нэг арх удаг аав ээжтэй өссөн. Тэгээ одоо та насанд хүрчээд байна. Гэхдээ таны дотор яг тэр наснда тэр хэцүү нөхцөл байдалд гаццсан зан чанарын доголдол байгаад байна тийм ээ. Одоо хүртэл танд байгаад байгаа. Одоо хүртэл танд одоо хэцүү санагдаад байдаг тийм зан чанарын доголдол байна гэдгийг ярьлаа штеп. За тэгэхээр ер нь хамгийн сүүл зүгээр би нэг зүйлийг хэлмээр байна. Ээж аавууд за арх ууж байгаа л бол тий аль нэг нь арх ууж байгаа л бол хамгийн нэгдүгээрт арх уухад зогсоох нь та хүүхдийнхаа ирээдүйн төлөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Яг үнэ. Тэ? Хүүхд чи ирээдүйд ямар хүн болох вэ? Насанд хүрсэн хойно энэ илүү тод харагдах учраас тэ? Та яг одооноос хүүхд чинь үнэхээр одоо таны хүссэн шиг тийм ээ. Та мэдээж эцэг их болгон хүүхдээ хизээч том болчоод амьдрал нь бүтлгүүтээсээ амьдрал нь ийм байгаасаа гэж сөрөг зүйл хүсдэггүй штэ. Бүгд сайныг хүсдэг. За гэтэл сайныг хүсэж байгаа мөртлөө нөгөө багаас нь хүүхдээ сөрөг зүйл дээр тасгалжуулаад байвал тэр сайн зүйл гарахгүй штэ. Харин одооноос та бүр яг хэрвээ арх ууж байгаа бол архиад уухад болооч зогсоогооч тийм ээ. За тэгээд дээрэс нь заримдаа нөгөө ингэдэг л дээ. Би хүүхдийн хажууд арх уугаагүй гэлтэй. Гэхдээ сотоо орж ирж л байгаа байхгүй тий. Тэгэхээр та энийгээ зогсоогооч. Эн чинь хүүхдэд хамгийн ихээр сөргөөр нөлөөлж байгаа зүйл шүү гэдгийг хамгийн нэгдүгürt хэлмээр байгаа тий. Тэгээ хоёрдугаарт нь болохоор та хүүхдүүдээ сонсооч. Мэдрэмжээ илэрхийлэх нь зөвшөөрөөч гэдэг талаар яриад байна тий. Хүүхд чинь мэдрэмжээ ингэж илэрхийлээд танд надад өнөөдөр ийм хэцүү байлаа. Би энд жоохон гомдлоо, энд урам уугарлаа. Эсвэл хичээл дээр багш намайг тэгж заагсан чинь жоохон хэцүү байсан гэ ярихаар тэрийг зүгээр л сонсоод хүлээгээд ав. Тэгэд за тэрнгүү нийгмээс таны хүүхд насанд хүрсэн хойно янз янзын сөрөг дайралтууд юм уу? Янз янзын сөрөг зүйлстэй нүр тулна. Харин та одооноос ядаж хүүхдэд дэмжээч. Тэ сонсож өгч дэмжээч гэдэг юмыг яриад байна тий. Чухал зүйлүүд. Яг үнэн тий. Тэгээд одоо яг энэ сая бас нэг юмыг дурдаагүй өнгөрцөн нь бас яг нэг архины амааралтай гэр бүл төсөж байгаа хүүхдүүд асар их юм ичгүр дунд өсдөг. Ер нь та нөгөө нэг их үед хэлжсэн шүү дээ нэг өөрийнхөө ойр дотор дээр хайртай аав ээжигээ архичин гэж хэлүүлмээргүй. Тий. Өөрөө ч гэсэн архичны өгөөд гэж хэлүүлэх дурггүй. Тэр чинь өөрөө ичгүр байхгүй тий. Өөрийгөө нэг бусдаас нэг юм дутуу гэж мэдрээд байна шүү дээ. Дутуугийн мэдрэмжтэй өсчихөж байгаа байхгүй. Би нэг дутуу шүү. Ээж минь одоо аав минь муудаг шүү гэд ингээд нуугаад тий. Ингээд харахад хөрхөн эрүүл сарвал хөрхөн хөөхөд байгаад байдаг. Инээж баясалтаад байдаг. Гэтэл цаагаараа энэ өөр дотроо найзуудтайгаа өөрийгөө харьцуулдаг ч юм уу тий. Нэг өөрийгөө нэг дутуу гэж мэдрээд байна шүү дээ. Энд чинь өөр эргээгээд яг нөгөө насанд өрөөд хүмүүстэй харилцах байдаг. Өөрийгөө бусдаас дутуу гэсэн мэдрэмж нь ингээд нөгөө өргөжлүүлэн тэр нь тээгдэд байдаг. Энд чинь өөр эргээгээд таасаа хэлж штэ тий ингээд хүүхдтэй материалын хилзүүлсээр хангаж би болж гин гэхээс илүүгээр тий яг нэр сэтгэл зүйн хувьд та одоо юм тэнхээтэй зоригтой тий өөртөө бүрэн дүрээ итгэлтэй болохын тулд түүний төлөө таны одоо эцэг эхчүүдийн зүгээс хамгийн түрүүнд хийх ёстой одоо услах ёстой тий тарих ёстой халамжлах ёстой юм чи яг энэ хүүхд сэтгэл зүрх болчиход байна шүү дээ тий. Яг үнэн тий. За ингээд өнөөдрийн подкастаар бит хоёр архины давхар хамааралтай хүүхдүүд буюу архины давхар хамааралтай хүүхдүүдийн дөрвөн дүр төрхийн талаар ярьлаа тийм ээ. Гэр бүлийн баатар хүүхэд, дөрсгөө хүүхэд, мартагдсан хүүхэд, алиалагч хүүхэд гэдэг. Мартагдсан хүүхдийг бол ер нь шовдор хүүхэд гэж яриад байлаа түрүүнээс хойш тий. Тэгэхээр хэрвээ та энэ подкастыг сонсоод магадгүй за манад хүүхдүүдэд бас тийм дөрүүд нь байна да гэж харж байвал нөх хүүхдүүдэд буруутахаасаа илүү та өөрлөгөө өнгөгөөрэй гэж яриад байгаа шүү дээ. Хамгийн чухал зүйл аав ээжийн харилцаа, аав ээжийн үлгэр дуурайлал хамгийн түрүүнд хүүхдүүдэд чухал шүү. За ингээд өнөөдрийн подкастт хишгээ ганаа байлаа. Баяртай. Баяртай.